Ажлын өглөө бол өглөө би 5:30-д босдог. Гэрээсээ 6:05 10 гэж гараад эхний автобусандаа суугаад хаана хуваарлагдсанаас шалтгаалаад автобуснуудаа суугаад дамжаад явдаг. Миний ажлын нэг өглөө бол ингэж эхэлдэг. Нийтийн тээвэрт би одоо 3 жил гарan ажиллаж байна. Энэ бол тоогооч хийдэг байсан, зах дээр 8 хуваар 8 хийдэг байсан. Одоо яг нийтийн тээвэрт ороод бол яг 3 жил гарan болж ажиллаж байна. Урд нь City Bus гэдэг хувийн компани байхад нь бол 2 жил хэртэй ажилласан. Нийтийн тээврийн бодлогын газарт бол харьяалагддаг болоод одоо 3 жил гарan болж байгаа. Манай нөхөр нийтийн тээврийн автотерминал гэдэг автобус баазад засварын механик хийдэг. Өвөл бол аль болох даарч хүрэхгүйгээ хичээгээд ажилдаа гараад явна. Ажлын нөхцөл хичнээн хүнд ч гэсэн яах вэ, ажиллаа хийхийг бол эрмэлздэг, ажилдаа бол би дуртай. Миний одоо ажиллаараа бахархдаг зүйл гэвэл хаашаагаа явах чиглэл энэ тэрэгээ мэдэхгүй байгаа үед чиглүүлж өгөөд ингээ хүнтэй зөв боловсон хайртай ингээ явах юм. Над бол ажилдаа бол би маш дуртай байдаг, бахархаж явдаг. Өөрөөрөө бол ажиллаа бол хинээрч залдахгүйгээр хийж чаддаг гэж би бол бодож явдаг. Та бүхэн эдцүүлсэн шалгаж карта уншуулна. Би өглөө 7:20-оос яг ажлын местэй 7:20-оос эхлээд 1:20 хүртэл одоо өвлийн хуваарь шилжээд 1:20 хүртэл зогсож ажиллаа хийгээд яг дунд нь бол завсруулсан тийм зориултын цайны цаг гэж бол байхгүй. Юу хариуцсан одоо өнөөдөр би жишээлбэл 104 зам дээр байлаа гэхэд маргааш нь хөдөлмөрийн яам эсвэл бол мөнгөн завья гэдэг ингээд цаанаас хуваарлаж өгсөн буудлуудынхаа дагуугаар бид нэр ингээд ажил үүргээ гүйцэтгээд чиг үүргээ гүйцэтгээд хүмүүстэй тавих ёстой шаардлага тавиад картыг даруулаад эсвэл бол одоо юм оны карттай болол юм оны картыг нь бол одоо ингээд хос машинаар ингээд хідэн төгрөгөөр ингээд сэнгэлж өгөөд тэгээд автобусанд нь суулгаад явуулах үүрэг чигтэй. Картанд нь 400 төгрөг байсан юм ингээд 5000 төгрөг боллоо. За баярлалаа. Маршрут чиглэлээ бол бүгднийг нь бол мэдэх шаардлагатай. Тэгжиж бусад иргэдэд заавар зөвлөгөө өгөх. Хэрвээ одоо энэ чинээс найрамдал орох гэж байгаа хүн бол 5 шар дээр буугаад 5 шараасаа цаашаага U30 гэсэн автобусанд суугаад цаашаага орбит орох жишээ нэ. За ажлын 5 шар байна шүү. Офицер 5 шар ажиллах шүү. Автобусанд бол тэг болж байгаа энэ жижиг тэрэг машинуудыг бол бид нар бол 102 гэсэн аппликейшнээр бол зургийг дараад явуулдаг. Эхлээд бол очиж шаардлага тавина. Та гараарай автобусны автобусанд хөдөлгөөнд саад учруулж байна яваарай гэж хэлээ шаардлага тавиад шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдолд бол зургийг аваад 102-оор явуулдаг. Тэгэхээр та одоо энэ юун дээр байгаа шүү дээ. Багшин дэд талбай хоёрын голд байдаг City Tower гэдэг байгаа шүү дээ. Тэрний 4 давхурч юм оныг төвн байгаа. Тэн дээр та хугарсан карта авч чангууд таны дансрууч нь 7 хоногийн дотор таны дансрууч мөнгө шилжиж ордог байгаа шүү. Зарим бол хүмүүс бол интернет банк ашигладаггүй улсууд нь болохоор банкны юм оны карт нэг хэрэгтэй юм байна гэдэг аппликейшн ашиглаад банкны карт ашиглаа явж байгаа улсууд нь бол аппликейшнийг нь ашиглаа сурцсан хүмүүс нь бол энэ аппликейшн нь бол их зүгээр юм байна гэдэг. Тэгээд заавал карт авах шаардлагагүй гэх юм бол хүмүүстэй бол бид нар бол болж өгвөл UB карт гэсэн аппликейшнээ суулгуулад утсан дээр нь татаж өгөөд суулгуулад ингээд ашиглаад яваарай. Ашиглаад сурчих юм бол маш амар хялбар аппликейшн байгаа шүү гэдгийг зааж өгөж зөвлөж өгөөд явуулдаг байгаа. Яг ингээд 0 олдохгүй болох юм бол энэ тэнд ороод ингээд 0 ч орч мөнгө төлбөрийн төлөөд орё гэхэд бол ер нь бол энэ тентхийн албан байгууллагууд бол ер нь дэх үеигээ бодох юм бол харцангуй арай гайгүй дээр болсон. Жохон даарч одоо өвлийн хүүтэнд болохоор даарч хурж байгаа тохиолдолд бол нэг юм руу ороод нэг аяг халуун юм уугаад өглөө 7:20-оос ажлынхаа местэн дээр ирээд ингээд жохон ачаалттай байгаа тохиолдолд бол ерөөсөө яг завсаргүй ингээд ам хөдлөх хуурайгүй ингээд ярьж исэн тохиолдол бол байдаг. Ягаад тэрийгээ сайн гинтгэл ам цангаал ам хатаад ирэхээр тэрийгээ мэддэг.
QR код дээр тэр цагаан камертай хэсэг дээр жоохон зайнаас. Жоохон зайнаас. За автосны карта бэлдээ дараа авчаарай. Бэлэн мөнгөөрөө картаа руу та. Карта. Хэрэгтэй байлгүй яг энэ ч хамгийн хэрэгтэй. Бид нэ чи зарим нэгөө педет автобусны юу дууссан байдаг. Өөртөө мэдгүй явж байгаа дууссан байдаг. Тэгээ чи ингээ автобусан дээр буугаад юу сэнэглэх гин нөгөөгөө сэнэглэхээр амар байдаг. Энэ чи ёстой хэрэгтэй байхгүй. Манайс чи заримдаа чиглэлээ мэдэхгүй зогсож байна. Тэгээд чиглэл мөглөө өгөөд тийшээ яа тэдний номер цугаар над амар байдаг. Үндэ л амар. Улаанбаатарт одоо 13 цаг 25 минут болж байна. Одоо ингээ өнөөдөр миний ажлын цаг дууслаа. Өнөөдөртөө би чинь нийт одоо нэг 98 хүнд үйлчилсэн байна. Картын цэнэглэж өгч ингээд үйлчилгээ хийсэн байна. Картаар бэлэн мөнгөөр ингээд 98 хүнд цэнэглэлт хийж өгсөн байна. Манай нийтийн тээврийн салбарын манай үүрийн гэгээнээс үчийн бүрээ болтол ингээд нийтийн тээврийн салбарын маань ингээд үйлчлдэг байгаа. Бид нэрийг ойлгож ингээд манай нийтийн тээврээр үйлчлүүлдэг ард иргэдэд бас талархал илэрхийлье. Бид нэрийг ойлгож дэмжиж ингээд явдаг улсуудтай бас маш их баярлж байна.